Орж Пүрүүжавын пүрүүсрэн Бурхан богд аав хоёр өгүүллэг. Бурхан богд энэ өглөө цагаасаа гэрт босов. Гэсэн чи аав нь айлрт ажилдаа явжээ. Бор дүрхэн тавилгатай жижигхэн байшны зэврөөхөн. Харин ширээн дээр нь элсэн чихэр түргсэн хоёр зүсэм талах будган халзарсан халуун савтай цайн бэлэн байлаа. Бурхан богд өглөө болгон ийм мун дуугаад хичээлдээ явдаг юм. Гэлээж ядуухан амьдралдаа гутрах нь үгүй. Харин муу аавыгаа л их өрөвддөг байлаа. Тэр мэдээ орсон цагаас л аавтайгаа хамт өссөн юм. Бурхан богд чихэр түргсэн зузаан талхан хар цайгаар даруулан тухтайхан зажлах зураа багнасаа дурсан санав. Тэдний хоёр өрөө өвлийн бас зуны том дүнзэн байшинтай, ногооны жаахан талбайтай, сайхан хашаатай байсансан. Тэр багаасаа усаа зөөж түлээгэн хагалж ногооны зэрлэг цулгааж ер нь ажил сурсан юм. Аав нь насаараа л манаж хийж явжээ. Бурхан богд ядуухан айлын хүү боловч өлсөд сангаж юухан хийхнэр дутаж явсангүй. Хүүдээ амиа тавьдаг аав нь өөрийнх нь төлөө аль байдгаа тэмтэрсээр иржээ. 10 хэд хүртлээр аавынхан өвөр тунтаж билээ. Аавынхаа туранхай зэжинд наалдан дотон сайхан үнэрээр намсгалан унтах юутай жаргалтай. Гэртээж манааны шавуурдаж аавтайгаа байхаас сайхан юмгүй. 9-р ангид орсон жил аав нь өсч дассан байраа шинэ хорооллын хаяа түшсэн энэ өмгөр байшинтай жижигхэн хашаагаар солив. Хүүгээ дургуйцахад миний хүү удахгүй дээд сургуульд орно. Мөнгө хэрэгтэй гэжээ. Тэгээд хүүгээ дагуулan явж зөрөөнд авсан мөнгөө банкнд хадгалуулад үлдснээр нь хувцас хонор авч өгчээ. Өнгөрсөн хавар жижигхэн хашааныхаа нэг буланд тагтарсан газар хаглан нүдэж зөөллөөд ойрхон газраас хар шороо өөрч зөөн хольж жаахан төмс байцаа тарьсан овоо ургажээ. Гэвч мөнгө өдөр болгон юмны үн нэмэгдэж байгаа болохоор магталах хаяахан авах сүүндэнч өгний тэтгэврийн мөнгө хүрэхгүй. Өнгөрсөн зам бурхан богд нэг дэлгүүрт ачигч хийж цөөн төгрөг олсон боловч юу удах вүлээ. Гэтэл өнгөрсөн намраас аав нь ажилтай боллоо. Өглөө хар үрээр явна. Харин бурхан богдыг эрэхтэн гэртээ хүлээж суудаг байв. Хаана ажилдаг юм бэ гэхэд нэг компанид хашаа цэвэрлдэг юм гэжээ. Нэг удаа аава би 10 төгсөөд ажил хийнэ гэхэд эцэг нь ихэд сандарч үгүй миний хүү тэгж яаж болох вэ? Би хүүгээ дээд сургуульд оруулна. Өөр шигээ хүн болохгүй. Аав нь хүүдээ дандаа баярлж явдаг шүү гэд хоолойн зангирчээ. Өвгөн мөнгөний гарц гээд тамхинаас ааж гарчихв. Өнгөрсөн зам бурхан богд анхныхаа цалин аваад аавдаа нэг шилээр авч өгчээ. Өвгөн ихэд баярлан хідэн хондог уугаад халамцсан мэлэлцэж амаа арчин хүүгийнхаа толгой гэлэн үнсээд миний бурхан сайхан өрмөн гэж багийнх шиг нь хөөрдөж билээ. Бурхан богд багада надад яагаад ийм хачин нэр өгсөн юм бэ гэхэд чи чинь миний шүтэн болоод л тэр гэсэн айж. Ээж ямар хүн байсан бэ гэхэд сайхан хүн байсан юм аа гэхээс өөрөг хэлдэггүй байлаа. Хүүц сүлдээ ухаан суугаад аавынхаа сэтгэлийг зовоохгүй тулд тэр тухай дахин асуухаа болсон юм. Харин хүүгийнхаа авчирсан архинд халамтсан тэр орой миний хүү том эр болжээ. Аав нь удахгүй өнгөрөөд л өгнө. Хүүд минь сурсан эрдэмэл хэрэг болно шүү гэж сургамжлаад хэсэгхэн дуугай сууснаа ихээр санаа алдаж. Би хүүгийнхаа ажийг даанч мэдэхгүй юм да гэжээ. Бурхан богд бүрэ гайхаж юу гинэ гэвэл миний хүү одоо мэдэж авдаа. Хань минь хөөд болж би гэдэг амтан элей балаа явсаар 1 жил өнгөрч байхад нэг өглөө муу байшингийн минь өмнө довжоон дээр үлгээтэй хүүхэд байж байсан юм та. Тэр бол чи. Ингэж би хүүтэй чи аавтай болсон хэрэг. Бурхан ханы минь сүнсийг хүү болгож надад илгээж гэж сүшиглээд чамд ийм нэр өгсөн юм гэж хуучилжээ. Бурхан богд үүнээс хойш аавыгаа уламж өрөвдөж жаргаахсан гэж хүсэх болсон юм. Тэр ундаа ууж гэрээ цэвэрлээд гарав. Бурхан богд сургуульд орсон цагаасаа хойш сайн онцоос үрдүн авч байсангүй. Үүнд аав нь дандаа баярлаж миний хүү эрдэмтэн болно хэмээн бахархна. Хүүн ч аавыгаа баярлуулж байхын тулд мэрийсээр 10 төгсгөд хэдхэн сар үлдээд байгаа нэ. Бурхан богд өнөөдөр зам хазав. Өчигдөр ангийнхаа үерхдэг охин өнөр цэсгийг дайрч очих. Тэр нь гатнаа хүлээж байх болцоо тавьсан юм байж. Нэг байрны хажуугаар өнгөрч явтал өглөөний бүдгэр гэрэлд 2 хүн хог ухаж байгаа нь харагдав. Хүү ядуу хүний зовлон гэж бодоод өнөр цэцгийнхаа болзоонд яаран цаашллаа. Дараагийн байрны хогийг бас нэг хүн ухаж байна. Санаандгүй ойртож яваад цог тосов. Аавынх нь ажилдаа өмсдөг хувцас зогсоод ажиглав. Хог дотроос пижүүний хідэн шил 2-3 төмөрлөөс гарган уутанд хийж байна. Хөдөлж явах нь яг л аав. Бурхан богдын дотор палхийн өнөө компани хашаа гэдэг нь гэж бодонгуудаа гүйх шахуу очиж чичирхийлсэн хоолоогоор аава гэтэл өвгөн цочиж төмөр дэгээгээ хан хийлхэн унгаагаад хэсэг алмайран харж зогсов. Тэгээд нүрээ тагалсан амовчны цаанаас миний хөө гэж цахирдсан хоолоогоор дуурлаа. Та яаж байгаа юм бэ? Үгүй аав нь шил лаазал туудаг юм. Өөр юу ч авдаггүй. Аава харьяа.
Миний хүү сургуульдаа яваа. Үгүй ээ би ажил хийн. Ийм хідэн үг солиод бурхан богд аавыгаа сугдан эргэв. Өвлийн жаварт өглөө аав хүү хоёр хуйуулаа уйлж явлаа.